одоо миний дараагийн бичлэг эхэлж байна. За тэгээд та thumbnail-ээс харсан байх. Thumbnail болон бичлэгийн нэрнээс харсан байх. Би ингээд Grimix-ийн бичлэгэнд орсон. За тэгээд энэ бичлэгийг бүгдээр ичих. За би ингээд React хийхээр шийдлээ. За React хийцгээе. За тэгээд React хийцгээе. Тэгэхээр ингээд React хийлээ. Гэж байгаа бичлэг болохоор цусаараа тэглэсэн хүүрчин байхгүй байна гэж утсан чинь байж л байсан байгаа байхгүй юу гэдэг нэртэй бичлэг. За. Вау. За. Энэ хэсгийг би үзсэн. Тэгээд жоохон гүйлгчээ. Та нар энэ бичлэг үзсэн байх л та. Энэ бичлэгийн юуны тухай вэ гэхээр нэг Grimix өөрийн шинэ subreddit-ийг нэгээд PewDiePie шиг team review энэ төр хийдэг болох ч байгаа юм байна лээ. Тэгээд тэрний тухай гал та. Grimix гэсэн subreddit-ийг би 4 сарын өмнө нээсэн байхгүй юу. Тэгээд тийм учраас би энэ бичлэгэнд орсон юм л та. 4 сарын өмнө би одоо ирээдүг зөгнөөд тэгж. За. Тийш ороод та хэд одоо ингээд надтай холбоотой зураг, мим, бичлэг өндөр юу ч хийж болно тий. Авьяастай бол авьяасаа харуулсан видео тий. Гол нь та хэдийн өөрсдийн хийсэн юм өөрсдөө ингэж зураг мөрөг авсан тийм оригинал контент авах хэрэгтэй. Тэгээд тэрийг би үзэнгээ дараа нь ингэж видео хийнгээ реакшн хийх гэсэн үг байхгүй. Одоо бусад ютуберүүд бол угаасаа ийгээд эхэлсэн. Одоо жишээ хамгийн том нэг бол PewDiePie, LY гэж цаврал байдаг шүү дээ. Reddit бүртгэлтэй бол нэвтрээд бүртгэлгүй бол бүртгүүлж чад нэвтрээд одоо жишээ танаа тижээвэр тохоо чинь монгол хэлээр ярьдаг үлтэй. Энд дээр постлох хэрэгтэй. Дараагийн видеонд би тэрийг үзэж чад реакшн хийх болно. Тэгэхээр доор гарч байгаа subreddit руу ороод тэгээд постлаараа тэгээд дараагийн видеонууд дээр хэдүүлээ ална гэж. За би тэгээд эхлээд Grimix гэсэн subreddit нэг гээд Grimix гэж хайсан чинь нэг хүн нээсэн байна. За нэг хүн би байна мэдээж та нарт одоо тэнэг хүн шиг тайлбарлаад явах тий. Тэгээд би нээсэн л дээ. Би тэгээд нээчээд хүмүүсийг орж ирж магадгүй гэж одоо зүгээр өөрийнхөө бичлэгийг худлаа промот хийх гээд өөрийнхөө бичлэгийг оруулсан юм л та. Grimix-ийг орж ирэх болов уугүй бол үдэн би сайн мэдэхгүй. Тэгэл орж хизээ нэгэн цагт орж ирэх л байх гэж утсан л та. Тэгээд за яах вэ? Хүмүүс орж ирэх л байх гэл нэг тухайн үед хамгийн сүүлд хийсэн бичлэгээ тэр subreddit дээр постлцсан. Тэгээд тэрний хаачинд одоо ингэ Grimix-ийн бичлэг гарчлаа. За. Grimix-тэй холбоотой мим эсвэл шинэ бичлэг гэлмэд зүйлсийг постлж болно. Үзэн ядсан пост устгах нь конструктив шүүмжлэл бичиж болно. Grimix өөрөө холбогдоод админ хэлхий аваарай гэж нийцсэн байхгүй юу. Хамгийн анхны пост нь бол өөрөө бичсэн байхгүй юу. Subreddit dedicated to YouTuber Grimix гэсэн чинь доор надаа moderator гэж юм төгсөө. Энэ байдлаар хэдүүлээ явах болно. За ингээд Grimix миний бичлэг үзэж байна. Grimix-ийн reaction би react-лээ. Энэ бол гэхдээ миний тийм бахархдаг бичлэгүүдийн нэг биш л дээ. Гэхдээ яг Grimix-ийн пэнүүд яагаад орж ирэхгүй байна гэдэг. Йоо, Grimix яг гоё хэсгийг анзаарсангүй л дээ. Одоо харалтаа. Энэ үнэхээр мангар бичлэгтэй. Гэхдээ энэ дээр миний бас бахархаж явдаг нэг санаа байдیں۔ Яг ихэнх хүмүүс нэг инээдтэй шилдэг. Гэхдээ яг миний үед жоох инээдтэй. Аль нэг зүгээр ингээд авч болох байтал. Grimix-ийн пэнүүд яагаад орж ингээд миний гар ингээд сунаад авч байгаа сте. За энэ нэг инээдтэй шилдэг. жишгүй нэг юм. За тэгээд ингэж авсныг Grimix анзаарсангүй л дээ. Grimix амис. За бас ийм бичлэг оролцсон байна. Алим энэ өөрөө юм байна. Энэ Анарото 730 юм байна. Анаро. Хөөг Анарото амар алим идэх юм аа. Тэгээ өнөөдөр нэгэнд Reddit. За. Ингээл болоо. За тэгээд Grimix-ийн subreddit shit corona. За тэгээд Grimix-ийн subreddit дээр би тэгээд ирээдүг харсны хаачид тэгж мэн. За юу ч вэ. За тэгэл Grimix-ийн бичлэг би орсон. Weird flex, but okay. Grimix бичлэгэндээ оруулсан. За тэгээд тэгээд би Grimix мэдээч хэрэг модераторын админ эрхийг нөхцөн. Тэгээд би тэгтээ энэ дээр бас хамт админ байгаа. Тэгээд тийм ээ өөр юу хэлэвтэй. За bye.
Би үг нэг гоё бичлэг. За бай. Yeah.